Дараа нь бол үгүй байгаа шүү. Гарамжаа гүшин асуулт асууя. За ашигт малмлын хуулийн ашигт малмлын тухай хуулийн 44 дугаар зүйлийн үндсэн хуулийн одоо холбогдох заалтыг зөрчсөн хэсэг тухай энэ дүгнэлтийг хэлцэж байна. Тэгэхээр энэ дээр одоо 3-аас 4 төрлийн татварыг одоо давхардуулж авч байна. Энэ байж болохгүй. Энэ бол одоо үйлдвэрлэгч нарыг одоо ард иргэдийг одоо хохироож үндсэн хуулиар олгогдсон эрхийг зөрчиж байна гэж үздсэн байна л да. Тэгэхээр энэ жишээлбэл олон төрлийн ашигт малтмал хэрэгэлдэг одоо үйлдвэрүүд дээр энэ яаж нөлөөлөх вэ? Одоо жишээлбэл одоо олон нэмэлт түүхийд хэрэгэлдэг үйлдвэрүүд байгаа шүү дээ. Маш олон төрлийн гөлтгөн, нүүрс, цеолит гэл энэ одоо тэр болгоноос одоо татвар давхаж өгөөд гэсэн байна гэсэн үг үү? Энэ одоо юу гэсэн үг болж байна? Хэрвээ давхцаагүй гэж үзчихвэл саяын сүүлийн хэлдэг хуулийн заалт чинь сая одоо гарсан юм уу? Эсвэл энэ өмнөх ашигт малтмалын хууль дээр нэмэгдэж орсон байсан юм уу? Энийг нэг тодорхой тайлбарлаж өгдөө. Саяын дээр хэлээд байгаа хуулийн заалт чинь хязээ орсон одоо хуулийн заалт гинэ. Тэгэхээр энийг одоо цэцгийн мэдэхгүй байх гэж баймааргүй юм да. Тэгээ яагаад ингэж дөрвөн давхар авч ийн гэсэн дүгнэлт гаргасан байна шүү дээ. Энэ бол одоо үндсэл байгаа учраас л ингэж гаргасан юм уу гэж харагдаж байна л да. Тэгээ энийг та нар юу гэж хэлж байна? Энэ ч нэсэл хуулийнхаа хугацааны хувьд одоо зөрүүтэй байна уу? Энэ ашигт малтмалын хууль дээр таны сая хэлсэн одоо ингээд тодорхой тусгаад өгсөн байгаа гэдгийг одоо цэцгийн мэдэхгүй байх гэж баймааргүй юм. Тийм учраас энэ дээр нэг тодорхой тайлбар өгдөө. Зүгээр энийг их ойлгомжтой хэлж өгөхгүй бол хүмүүс бас ойлгохгүй юу яриад байгаа юм. Одоо ямар татвар нь нэмч гэж ойлгохгүй. Тэгэхээр нэг тухайн тодорхой нэг ашигт малтмал дээр одоо жишээлбэл нүүрсэн дээр жишээ аваад ярь да. Энэ нүүрсийн анхны өртөг дээр нэмэгдэж байгаа нэмэн өртөг татвар хаана яваад байна те? Шат болгон дээр нь гэж бичсэн байгаа байхгүй юу? Анх гаргахт нь нэг нөт аваад, худалдахт нь нэг нөт аваад, ачхт нь нэг нөт бараг ингэж ойлгогдоод байна. Тэр олон төрлийн ашигт малтмал хэлэгдэг үйлдвэрүүд байна. Маш олон төрлийн ашигт малтмалуудыг тал талаас татаж авч яж холж яж нэг юм одоо барилгын материал хийж байгаа шүү дээ. Маш олон блок хийж байна, тоосох хийж байна, цемент хийж байна. Энэ дээр одоо ямар байх вэ татварууд? Энэ талаар нэг тодорхой тайлбар өгье дөө та нар. За 3 номерын микрофоныг өгье. Мөнгө төр дараа нь тэр татварынхан бэлдэж байгаарай. Тэр 6 юм уу 7 номер. Тэр давхардуулж аваад байгаа юм уу үгүй юм уу гэдгийг дээр хариултаарай. За 3 номерын микрофон өгье. За гарамжаа гүшин асуултанд хариулъя. Саяны минээс хуулийн өөрчлөлт бол 19 оны 3 дугаар сард 3-аас 26 өдрийн нэмэлт өөрчлөлт оруулсан. Нэлээд тодорхой болсон заалт байгаа. Өмнө нь яг ингэж давхардуулж татвар авахгүй тул юм зохицуулбал хууль нь байгаагүй. За амнатын хувьд бол амнатыг бол ашигт малтмалны тус бүрээр навна гэсэн үг. Гарамжаа гүшиний хэлсэнчлэн бол одоо шин нүүрсэн дээр үйл ажиллагаа явуулж аж ахуйн нэгж нүүрсөө өгөн давхар мэдээж барилгын материал ч байдаг юм уу гөлтгөн давс шүү юу л үүдин те энэ дээр ашиглаж явуулж байгаа бол тэр болгондоо татвар төлнө гэсэн үг. За таны юг тавтрын ачаал гэдэг л ерөөхдөө татварыг бол үйл ажиллагааны онцлогоос хамаарат аж ахуйн нэгжүүд өөрсдөө чивэргүй хүрээнд төлж байгаа. Жишээ нь олборлж байгаа зөвхөн олборлсон хэсгээр татварыг төлөхөр байд юм уу? Эсвэл баяжуулж байгаа хэсэг дээр ч юм уу татвар төлөх ийм зохицуулттай байна. Наривсан зохицуултуудыг бол одоо сангийн ам дээр бол ийм хуучин бол аргачлалыг баталт байсан бол одоо журмаар зохицуулт хийгээд журам эзлэн батлагдахаар явж байгаа. За 1 номерын микрофон өгье. Хэн блэ? Нэрээ хэлээд тайлбар өгөөрэй. За сайн байна уу? Татврын ерхий газар татврын улсын байцаагч болд гарамжаа гүшин асуултанд хариулъя. За түрүү хэлсэн нэг ачуулсан болон ашигласан, худалдсан ашигт малтмалын бүтээгдэхүүн давхардуулж амнаад ногдуулаад байна гэдэг асуудал ярьж байгаа. Энэ бол юу байхгүй байгаамаа. Ийм давхардах асуудал биш байгаамаа. Энэ хуулинд өөрчлөлт орохоос өмнө бас яг адилхан энэ үгээр байсан. Энэ одоо юу гэсэн үг вэ гэхээр ашигт малтмалын бүтээгдэхүүнийг одоо практикт бол яг борлуулах зорилготойгоор ингээд ачуулцдаг, хөлийн наадалд аваачтай буулгачдаг ч юм уу. Энэ тохиолдолд борлуулсантай адилдах ч үзээд нэг амнат ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр авна гэсэн зохицуулт байгаа. Ашигласан гэдэг нь болохоор одоо ашигт малтмалын бүтээгдэхүүнийг одоо борлуулахгүйгээр өөрийнхөө хэрэгцээнд ашигладаг. Одоо жишээлбэл нүүрснээ урахаа байлаа гэж бодоход өөрийнхөө тэр кемп дээр байгаа барилга байгууламжуудыг дулаанаар хангахын тулд өөртөө зориулаад нүүрсээ төлдөг. Тэгэл тохиолдолд одоо цахилгаан станц өөрийнхөө бага урмын цахилгаан станцтай нүүрсээ төлөх юм бол амнат авна гэсэн
заалт байдаг. Энэ нь бол одоо ашигласан, худалдсан, худалдахаар ачуулсан гэдэг энэ гурван үг маань давхардуулж авч яана гэсэн үг биш. Яг л утга нь бол тухайн гарсан нэг төрлийн бүтээгдэхүүн нэг удаа л ашигласны төлөв авна гэсэн үг байна. Гарамжийн өгшийн тодруулах уу? За. За үг асуулт асууж дууслаа. Үг